Чүбэ! За сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдөр дэлхийн шидэд үлгэрүүд гэдэг номноос дахиад та нартай гоё үлгэрийг уншиж өгнө. Энэ их гоё ном шүү хүүхдүүдээ. Та нар Аз сур номын их дэлгүүрээс болон бүх зэг хэмээнээс захиалаад гэртээ хүргэлээд авах боломжтой. Ингээд дотроо маш олон гоё ийм шидэд үлгэрүүд байт юм байна. За ингээд үлгэрт гардаг шидэд түүхүүдгээ гардаг штэ тий ингээ гой шидтэй ид шидийн magical тэр бүхэн энэ үлгэрүүд ном дээр гарна гэсэн үг. За бүгдээрээ би ч одоо юу яриад энэ да. За бүгдээрээ дараагийнхаа үлгэр шидэдний шав. Гоё нэр гарчтай бастай. За залуу шидтэн өдөр бүр багаасаа элб шидийн эрдэм сурна. Хүүгийн багш болон олон жил шидтэн хийсэн ариун туршлагатай шившлэгээ хэлбэрхэн хилчигдэг буурал өвгөн байлаа. Нэг өдөр багш нь хотоос гарах ажилтай болжээ. Тэгээд эзгүүд нь элдв хэргийг шийдэж байхыг шавьяасаа хүсв. Хүү дотроо багшигаа шид хэрэглэхийг өдөр бүр харлаа. Одоо ингэж нэг юм өөрөө шид хэрэглэх цаг ирдэг байжээ гэж боджээ. Ингээд хүү ихний шившлэгээ хийлж саваагаа дохив. Шүүр, шал угаагч, хувингээд бүгд хүн шиг хажууд нь ирж зогслоо. Шүүр шалаар нэг бүжиглэж хамаг тоос шороог шүртгэд хувин усаа эн тентгүй асгаж шал угаагч саундж зүлгэж цэвцэтэл цэвэрлэж гарваа. Өрөө өмнөхөөс өнгөлөг цэвэрхэн боллоо. Хүү боль гэж хашгирав. Гэвч өнөөдүүл нь зогссонгүй. Хүү шившлэгээ яаж буцаахаа мартчихжээ. Хувин ус асгасаар шал угаагч зүлгүүрцээр өрөөний шалаар нэг нуур далай шиг их ус болгон дээрээ. Хүү нисэн бүү шүүрээс зүхтахтаа сүх шүүрч авлаа. Шүүрийг зогсоохоор сүхээ шидчихв. Так. Тэгтэл шүүр нь хоёр болж хуваагдаад хоёр газар цэвэрлэж гарлаа. Хүү нөгөөдүүлээсээ бултан гүйж байтал багш нь хүрээд ирэв. Тэр туслаарай. Эд миний үгэнд орохгүй байна гэж хашгирав. Шидтэн даруй саваагаа гаргаж ирээд доххийн төдийд шүүр хувин нам зогсож байр байрандаа жагсан номхорлоо. Бүрэн хинж чадахгүй зүйлдээ хүчээ ашиглахгүй байх ёстой. Одоо чи ойлгов уу гэж шидтэн шавьяасаа асууваа. За ингээд үлгэр маань энэ төрөд өндөрлж байна. За энэ үлгэр болохоор Гёте гэдэг зохиолчийн үлгэр юм байна. 1797 онд энэ үлгэр анх бичигдэж байсан юм байна хүүхдүүдээ. Вау. 1797 онд ийм үлгэр бичигдээд одоо хүртэл биднэрт ингээд өвлөгдөөд энэ үлгэр ирсэн юм шүү дээ. Ямар гоё юм бэ. За энэ үлгэрээс бүгдээрээ юг сурч авах ёстойгоо хамтдаа харцгаая. Энэ үлгэрт эрдмээ бүрэн сураагүй шавийн түүхээр ойлгоогүй зүйлээ ашиглахгүй байх. Мэдлэгийнхээ хэр хэмжээг ухаарч байхыг бидэнд сануулдаг. Ийм үйлдэл олон кино, ном, телевизийн шоунд гардаг шүү дээ гэсэн. За энэ үлгэрээс маш их зүйлийг ойлгож авлаа шүү. За ер нь бол бид нэр ингээд альва зүйлийг мэдчлээ, сурчлаа гэж өөртөө их бардамж өөрийгөө их тоодог тийм ээ. За тэгвэл бид нэр эрдэмтэй хүн даруй их мөрөн дөлгөөн гэж Монголын сайхан зүүр үг байдаг хүүхдүүдээ хэдий чи эрдэм мэдлэг сайн сурах тусам тэр хэрээрээ улам яадаг бах нь даруухан болдог байх нь шүү дээ. Чи мэдлэггүй байх юм бол яах нь бүр улам онгорой байх нь шүү дээ. Ангид нэг юм онгорой хүүхдүүд байдаг шүү дээ. Наа чи би мэдэн штэ. Тийм ээ. Надад чи би мэднэ. Багшаа би сурахгүй гэл тээ. За ингэж болохгүй нэ. Ингэж өөрийгөө тоож өөртөө юм бардамсан хүүхд бол дахиж сурах тэр ирмэлцэл нь байхгүй болд юм биш хүүхдүүдээ. За ингээд үлгэрээс сурах юм ихвээ, үлгэрээс ойлгох юм ихвээ. Үлгэртэйгээ хамт байсан хүүхдүүдтэй маш их баярлалаа. Дараагийн үлгэрээр хамтдаа уулзцгаая. Баяртай.